За Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний холбоо үүсгэн байгуулагдсан түүхэн 10 жилийн хугацаанд олон бизнес аялал, олон үйлдвэртэй танилцах аяллуудыг зохион байгуулж байна. За энэ жил энэ удаа 26 он гараад анхныхаа аяллыг үлзий хаалганаас эхэлж байгаадаа бид бүхэн баяртай байна. Тэгээ манай хаалганы үйлдвэр бол үлзий хаалга 2018 онд анх хаалга хийж эхэлсэн. Одоо хүйтэн цагаа гартаа орон учраас Монгол технологиуд яг Орос стандартаар үйлдвэрлэдэг. А бусад 6 нь бол ерөнхийдөө солонгос захиураа. Тэгээ бид нар яг арай өөр байхын тулд хичнээн зардал материал нь их ордог, ажиллаа ихтэй гэсэн тэгээд Орос стандартаар ерөнхийдөө одоо хүртэл үйлдвэрлээд явж байгаа. Гагнуурн дээр хамгийн хүнд ажилланы нугасны гагнур байдаг байхгүй. Бидний чинь орохдор шийдэхгүй ажил маш их байж байна. Тэ сингл төхөөрөмжийг тэгээд тэр цаадлын аппараттай наваад энэ нөгөө суур мөрийг бол бид нар яг өөрийнхөө нөгөө хэрэглээнд тохируулаад бэлдээд хийсэн байна. За ингээд гагнигдсан юм ингээд шууд авчин тэгээд дараагийнхаа тавина гэсэн. Энийг гаргахын тулд 3 жил шаарддаг гэсэн. Өдөр сайхан одоо бүгдийн ноос отос болж байгаа бүхэн байна. Ноос нөлөө бүтээсэн шиг дотоодоос хүндээ болцож байгаа гаднаас. Манай компанид босод үйлдвэрүүд, компаниуд, их сургуулиуд бүх хүмүүсийг захиалгыг ингээд өөрсдийнх нь нэр даавар бүхэлдээ хийж өгч байгаа. Одоо Монгол улсад орон нутгийн салбар байна уу? Нийтийн салбартай байх вэ? Ажилчдын тоо гэдэг вэ? Нийт яг манай өөрийн үндсэн дэлгүүр 16 дарханд нэг эрдэнэтэй. Тэгээд үлдсэн нь Улаанбаатар. Өдөө орон нутгаар болохоор зүгээр билет хийх. Одоо нийтдээ нэг 200 гаруй ажилч байна. Энэчнээ болохоор нэг 150. Тэгээд нөгөө сонсголтод байдаг эрх санх хөдөлгөөнтэй. За ингээд өнөөдөр манай үйлдвэрээр зочилж ирсэн жижиг дүнд үйлдвэрлэлийн холбооныхондоо маш их баярлалаа. Ингээд жил болгон зохиогддог энэ бизнес тур аялалд цаашдаа өшөө их олон үйлдвэрлэлийг судалж өөрчлөлт одоо тэр хүмүүстэй туршлагаас солилцох ийм боломж бид бүхэнд маш их нээлттэй шүү. Энэ бүтээгтээ оролцоорой гэж хэлье. өнөөдөр аялал маань үнцэн ятгахтэй Топанс компани дамжаад хэм болоо гэдэг энэ махан бүтээгдэхүүн хаан үйлдвэрлэж явуулдаг энэ компани зүйтэй. За ингээд бодлоо гэдэг хийсё. За сайхан цаана та бүхэн сайхан аялцаад байна уу? За өнөөдөр бүхэн бодлоготой хүрэлцээрсэн маш баяртай байна. Манай бүхэн бодлого компани 2003 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За хоногийн 10-15 тонн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 500 тонны хүргэлтийн агуулгатай бид нар махан бүтээгдэхүүний 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм бизнес байна. Бид нар чи ер нь бол одоо мах тэгээ монголчууд ам махны хувьд тийм болохоор махан бүтээгдэхүүн маань өөрөө нэг хэрэглээндээ сүүлдээ хүмүүсийн хэрэглээний соёл болж эхэлсэн. Тийм болохоор махан бүтээгдэхүүнийг илүү соёлтой хэрэглэхийн тулд тухайн бүтээгдэхүүнээ муутгахгүй тэгээд удаан хугацаанд хүнсний хэрэглээндээ хадгалахын тулд махыг хэрхэн яаж боловсруулах үүдийг түүхэн хөгжил явсан байна. Хамгийн илүү ам чанар оруулдаг юу бол уламж дарга утлаг байгаа. Тэгэхээр бидний энэ утлаг даргыг тогтмол одоо юу гэдэг герман технологи, орос технологи дээрэс нь бас Монголын өөрсдийнхөө уламж даргуудыг хэрэглээд бүтээгдэхүүнүүдээ гаргадаг. За ер нь бол юу гэдгийг махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесс бүгдээрээ ижил явж байгаа тийм. Бидний давуу тал бол бид нар ер нь бол махны орцоо их өндөр байлгадаг. Дээрэс нь амтлагчдыг дандаа байгалийн гаралтай амтлагчуд байдаг. Яг монголчуудад ажлын байр бий болгож байгаа, монголчууд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, баялаг бүтээгч нарыг ингээд бие биенийгээ тойроод, бие биенийхээ бүтээмжийг хараад, бие биенийхээ юу чадж байгааг хоорондоо туршлага солилцоо явж байгаа. Тэгээ та бүхэндээ бүгдээрэнд нь илүү сайн, илүү дэлхийд гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг баялаг бүтээгч нар Made in Mongolia Монголд биш дэлхийд гаргадаг хүмүүс болоорой гэж амжилтсан. Манай жижиг дунд үйлдвэрлэлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, залуу бизнес эрхлэгч, болроод үүдээ мөнхийн болор компани захирал болроодоо амжилт хөтөлөд дээдэг өсөн өрөөж амжилтсан. За баярлалаа. Тий, баярлалаа. За ингээд манайхан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар, баялаг бүтээгч нар тэгээ өөрсдийнхөө бас ингээд хамтдаа баялаг бүтээдэг компаниудаараа зочилж ирж байгаад маш баяртай байна. За бид нар бол ямар зорилготой хамт байгаа вэ гэхээр бие биендээ оюуны хөрөнгө оруулалт хийх, дээрэс нь бид нар чадахгүй юм бусдад туслах, туршлагаа хуваалцах тийм бие биендээ ямар нэгэн байдлаар дэмжлэгтэй, тустай. Яг тэгэхээр бид нар ч өөртөө баялаг бүтээгч нар, дээрэс нь ажил олгогч нар учраас олон нэгтэй хүмүүс байдаг. Тэгэхээр хамтдаа тэгээд нэг хөгжлийнхөө төлөө одоо зүтгэцгээе. Тэр өнөөдөр хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. За үнэхээр өнөөдрийн бизнес аял 2026 оны анхны аял бол амжилттай сайхан боллоо. За хятадын бүрэг хаалгуудтай өрсөлдөж байгаа Бүлзээ гэдэг Бүлзээ хаалгасан компани үйл ажиллагаатай танилцлаа. Тэнд төмрийг яаж урлаж байгааг манай аялал багийнхан хараад бахархалтай сайхан байлаа. Үнэхээр одоо бид жижиг дунд үйлдвэрлэгчид бүгдээрээ гэр хоолын айл өрхийн хэмжээний газар дээр өөрийнхөө чадал чансаагаараа барилга байшингаа бариад тэгээд өргөжин төлөө төдөөс өдөө хүртэл явж байгаа бархан сайхан амжилттай хүмүүстэй ийм үйл ажиллагаатай танилцлаа. Дараа нь Тодо МС гэдэг Монгол улсаас гадаадын 16 орнд экспортын хадгалтай эрхэлж байгаа энэ том компани үйл ажиллагаатай танилцлаа. Үнэхээр ОМС гэдэг бол цогц агуу бүтээгдэхүүн байд юм байна гэдэг мэдлээ сонголт өргөн дэлгэр нэр төрлийг холбоолоо байд юм байна. Ингээд бас сайхан компани үйл ажиллагаатай танилцлаа. За дараа нь мөнхийн болор гээд бахан бүтээгдэхүүний үйл ажиллагаар явуулдаг болормоо захирлынхаа компани танилцлаа. Ингээд 2026 оны одоо анхны аял амжилттай үргэлжилээ. Урд жилүүдэд бид дотоод гадаадын олон аяллуудыг зохион байгуулалт ажиллаж ирсэн. За энэ жилийн аяллууд бол залуу бизнес эрхлэгчид, сонирхогчид нэлээд өргөн дэлгэр оролцож байгаад бас талархуустай ингээд санагдаж байна. Дараагийн аяллыг одоо хүмүүс тосон ядан хизээ болох бай энэ гэж бас асууж яах гэдэг чинь бидний аяллаа үнд чинь үнэхээр одоо эрэлт хэрэгцээтэй байсан байна гэдэг нь бол анзаарэгдэж байна. Ингээд энэ аялалд оролцсон бизнесийн багийнхандаа жижиг дунд бизнес эрхлэгчтэй энэ олон төлөөлөл болсон хамт олонд бас амжилт хүсье. Бидний гол зорилго байгаа чинэлэг дунд давхрахтай Монголын төлөө гэсэн энэ том зорилгын төлөө энэ залуучууд цоцшгүйгээр одоо өдөр шингүүгээр ажиллаж байгаа харахад бахархгүй штэ ингээд санагдчихлаа. Ингээд
Монголын баялаг бүтээгчдийн дуу хоолой төр олон нийтэд хүрч бидний өмнө тулгараад байгаа хүнд бэрхшээлүүд төрийн одоо дунд цэтний аппаратуудын хүнд дарамт шахалтууд одоо хурдан хугацаанд бидний өмнөөс зайлах болтугай гэж бас хэлмээр байна. Баярлалаа. Шинэлэг дундаж давхтаа Монголын төлөө